Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Амьд үлдгэсэд преквел. Зохиолыг бичсэн Ц. Оюнбат. Дуу оруулсан Б. Оргилуулд. Гуравдугаар хэсэг. Академийн төгссөний дараа өмнө говийн цаг хязгаарын сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдох болсон тон гочоо баг зэрэг сэтгэлээр унж явсан үе бий. 20 гаруйхан насны түүнийг сумандан анх ирэхэд хуучирч муудсан ээж Палнит тав. Гав бороохой хуучны галлагаатай жижигхэн байшин уг тав. Өөдөж өгөхгүй гэж бодож ирсэн түүнд уйтгарлаж суух зав гарсангүй. Малын хулгай гарч агсам согтуу тавих ирчүүд цөөнгүй. Шинээр ирсэн хэсгийн төлөөлөгчийг анханаас нь дарж авчих санаатай нутгийн бүлтэн ирчүүд байлгүй л яахав. Тэр болгонд гочоо хуучин мотоогон унаад тэр хавийн уул ус жалга судаг болгоноор хайж хөөцөлдөж баривчлахыг нь барьж гавлахыг нь гавлаж хаддуу самар гэдгийг харуулчихсан байв. Нөгөөдөл нь өсөрхөөд байшингийнхэн цонхыг хагална. Харанхуй шин аран гарч явахгүй бол эзэнгүй чулуу толгой хагалчих гээд байхгүй би. Олуулаад дайрдаггүй юм бол цөөхөн хүнтэй бол ан ман үзчихэр бүлтэй. Би хатаач юм. Барилдаж ноцолддог гэсэнтэн сумын наадамд барилдан төрүүлж заан цол авчихсан чаата ирэ. Тэр өнөөдөр эрдхэн босож цонхорон гадаг шарлаа. Ганц нэг тэмээ тайван идээшилж говийн нар өндөрт хөөрчихсөн байв. Жижигхэн сумын төвийн хідэн байшингууд тарж байрлсны дээр гадаа алхаж байгаа хүнж бараг алга. Гэтэл тэр цаанаас нэг хүн ухаан жолоогүй тэдний байшинг чиглээд гүйж ирэх харагдав. Юун хүн билээ гэд хартал сумын захад амьдардаг согтуу дамб бүдэрч тавар цаглан гүйж байхын тэр. Өдөр бүр согтуу байдаг учраас согтуу дамб гэж нэр авсан хэрэг. Нэгэмч болох нь болжээ. Гэхдээ өглөөд нь согтуу дамб туучи хүнсний дэлгүүрийн үүд бараадаад архины хамтрагч нараа хүлээгээд сууж байдагсан. Юунд тэднийг чиглэснийг гочоо ойлгосонгүй. Тэнд ч гочоо дөрөмд хувцсан шалавхан өмсөж өмнөөс нь тослоо. Дамбын ам хамарнаас хөөс сахарч урд энгэр нэл цус болжээ. Дамб түүнээс биеэр дутахгүй зузаан ялах гэр биеийн дээр халтаас нь даавн дээл углаж урд төрүйтэй гудал хөлдөн жийсэн харагдана. Хэр дагуулсан цайвар бүрх малгай толгойд он тавьжээ. Чи яаж гав? Би сумын захад тасраад унтчихсан юм. Гэтэл нэг сэртэл нөгөө гайхал юм билээ. Энэ нэр нь орж ирдэггүй. Тэр дээрээс тонгоогоо зогсож байна. Тэр миний хоолойг багал зурдж угаад миний цээжнээс хадсан. Энэ хар нийл цус. Махыг минь дастаж хасчихад амтлаад шүүсийг нь гоожуулаад байсныг яа. Юу яриад байна? Согтуу байгаа мó? Чоннохон тазуулчихаа юу? Юу гэж чамайг хүн ханддаг юм? Уужчихсан юм нь гараагүй солиорч байгаа юм байлгүй. Алив. Чамайг ер нь энэ хашаанаас эрүүл болтол чинь гавлнах уу? Гэснээ гочон гаваа сурамгай гэх чинь гартан зүүж орхив. Дамбыг гавлаж хийж хаад гэрдэн зэлгээхэн цай уух санаатай буцаж орлоо. Цай ууж байсан нь гадаа согтуудаан дэвж агсраад байгаа дамбыг чварг мартаж орхиж. За яах вэ чамайг? Жингүүдийн нарнаар хэдэн цаг гавдаа зогсоочход аригч нь гаралгүй хайчих уу гэж гочоо шазуур зоов. Айвуу тайвуухан өглөөний цай ууж боорцог идэж суутал
Хөрш алын авга гадаа аимшигтай чарлалаа. Бүр сумын төв ихнийг бүгдийг нь зэрдэл хашгираа байлгүй. Яав юу болов гэж гочоо сандран гарч ирлээ. Дам балга. Хаашаа ч юм алга болж. Харин хөршийн авга цаашаахан харчихсан учиргүй дагжин чичирч байна. Өдөр араас нь очиж мөрийг нь давуулан гарсан нь хэрдгийн цочов. Новш гэж юу вэ? Арай гэсний гочоо үгийн залгав. Өглөөхөн дамбыг гавлаад үлдээчихсэн хайсанд түүний гав зөвлөлттэй. Харин нөгөө талд цус нүж шороон тутгалцсан тогоогоор нь тасарсан хүний гар байлаа. Мэдээж энэ дамбын гар бахаас зайлахгүй. Учир нь түүний баруун гарн дээр 1974 он Д гэсэн шивээс байдгийг гочоо өмнө нь харж байсан юм. Яг л тэр бэлжигтэйгэн ногоон бэхэн шивэстэй наранд харлаж хүрэнтсэн гар газар хэвтэн. Тогоон гэсгэр нэг л нэг хурц шүттэй араат нь тас татсан мэт харагджээ. Гочоо хөршийн авгааг тайвшруулж, хайснаас холдуулж гэрт нь орууланган өөр хүн амьтанд ам нээхгүй байхыг захив. Гэхдээ нэг их нэмэргүй л байх. Угаасаа хагархаа гэдэг хожтой юм чинь орой гэхэд сумын түнхэн бүгд мэдэх нь баараггүй. Хэсгийн төлөөлөгч маань харин өөр зүйлс санаа зовж байлаа. Гаран хайжгаад арилсан дамбыг олох хэрэгтэй. Тиймээс хэрэггүй муу даавуугаар тасарсан гарыг боож дотор эвгүүцсэн чиглэн гавны түлхүүрийг тайлж хайснаас салгаж авлаа. Гэртэн оруулах нь хааш юм? Гадаа орхино гэхээр хар халуунд дорхноо муудаж өмхирнэ. Одоо тэгэд яах вэ гэж шийдэж ядсан модон хайрцагт хийн сүүдэр бараад болж орхилоо. Эхлээд дамбыг хайж олсны дараа гарыг нь барайд сумын эмнэлэг рүү очие гэж шийдэв. Ээш тийш хараа бэлжээхэд дамбын бараа сураг алгаа. Хайснаас хөлийн мөрөөр нь хайхаар шийдлээ. Андшгүй юм. Элсэн дээр цусаа гоожуулан арилж өгсөн байв. Энэ мөрийг хайхтал хангалттай. Дамб сумын төвөөс гадагш чиглэж гүвээг давж удсан бол л доо. Тиймээс ч мотоциклэн асан хойноос нь мөшгөв. Гүвээ давж явтал нэг үхэр учиргүй мөөрөөд байна. Газарт хэвдэж гэж. Харин дээр нь дамб хараагээд ав. Гочоо түүн рүү ойртон очиж "Хөөе, архины цагаан солиотг нь чи юу гэж вэ?" гэж яваад тундан хашгирлаа. Дамб харин эргэж харсангүй. Харин үнэний дэлэнг шувтраад байна уу да гэж бодогдохоор нүүрээ наажгсан салгах шинж алга. Гочоо мөрөн дээрээс нь хойш татдал нохоо архирч байгаа юм шиг архирсан эргэж харав. Үнэний гидсийг хүүлэн задалж говийн хатуу хөрсөн дээгүр үнэний цусыг нилийтэл асгажээ. Гэдэс дотор нь цовж, хамаг дотор эрэхтэн талаар нэг тарж, дамбын ам хамар нил цус болжээ. Нүд нь араатных шиг час улайж, улай үдсэн хэрэг шиг сэгэн дээр найрлаж буй боохоо шиг үзэгдэв. Гочоо нэг алхам угарч "Хөөе дамба, чи чинь галзуурчгаа юу? Гараа яач юм? Айлын үнийг яаж юм?" гэж ориллоо. Өрөөсөн гард дамб харин гинтгэн цочсон мэт ухасгийн түүн рүү дайрлаа. Нэг гартаач гисэн хүчтэнхэн нэмэгдсэн мэт тэрбэр чамгүй ноцолдчихдаг бие хаатай гочоог арагш нь ядах юмгүй унах аваа. Дамб гочоогийн хоолойнд шүтэн шигтгэх гэж байдгаар нь тэмүүлэн галзуурсан нохоо шиг л байлаа. Доор нь орчихсон гочоо амин наан там цаан тэмцэлдэж байдаг чадлааран эсэргүүцэж аргагүй л хоёр гартаа толдон хоолойнд шүтийг нь хүргэхгүй торгож байв. Хөөлөн өөрлөгөн дадан дамбын нүүрлүү хамаг хүчээр өшгөлөхөд өнөөх нь тэрий хатан цааш нисэж одов. Газарт дээш харан унахтан эрүүгэн эвгүй болгочихсон бол та. Амаа том ангаж хаагдахааргүй болжээ.
Эрүүн хугарсан болт. Харин одоо бол амнаас нь цус шүлс зэрэг гоожуулан дахин дайрлаа. Гочоо хөл дээрэн үсрэн босож борохоогоор хазарлуун дэлсэж дахин савж унгав. Гэтэл хажууханд хин нэгний мотоцикл дугарлаа. Гартал хөршөөлөн ах хүү байна. Төрөөний хагархаа хамт авгаа нөхрөлдөв. Бодвол нөхөрдөн хэлсэн болтой. Ашгүй та хүрээ дөрөв. Алив олсууя байна уу? Баггүй. Гэж өнөөх агхүү галзуу юм шиг өргөхрэн газарт хэвтэж тэдэн рүү дайрахаар зэхэж буй дамбыг хажирхан харлаа. Тэгвэл над дээлийнхээ бүсийг өгөөдөх. Энэ дамб галзуурчсан болтой намайг хазах гэж дайраад байна. Гэж гочоо хэллээ. Агхүү шалуухан дээлийн бүсийн тайлж түнд өглөө. Тэр хоёул дамбыг дорон хин ноцолдож хоёр гарыг ард нь хүлээд амийг нь бас боож орхив. Одоо дамб хий дэмээл ангалцхаас өөр аюулгүй болжээ. Гэдсэн хүү татуулсан үнэ айл хэдийн ам татсан болтой чимээ анир алга. Гочоо агхүүтэй цог хоёр мотоциклийн дунд дамбыг хашин чирсээр сумын төв рүү бодж ирлээ. Одоо бол хүмүүс бас цохож үзүр үйлчилгээ үзэж байгаа мэд бөөгнөрлөлтөн зогсоцгоно. Та нар юугаар харсан бэ? Тарцгаа. Сумын эмчийг дуудаадах гэж гочоо хэлв. Сумын төвийн эмч удалгүй ирэн дамбын тасарсан гар хугарсан эрэг үзв. Эмч бүсгүй эмэгтэй хүний зөөлөн сэтгэл нь хөдөлсөн болтоо эргэж огцом харан "Гочоо, чи хүнийг яаж байгаа юм бэ? Гарыг нь тасартал, эрүүг нь хугартал цодсон байна штий" гэв. "Юу гэжтэй дулмаа. Энд чинь өөрийнхөө гарыг өөрөө тасцсан. Би гарыг нь бол яагаачгүй. Харин эрүүг нь бол хугалсан" гэж гочоо хэлв. "Ямар ч хүн өөрийнхөө гарыг тасна гэж байхгүй" гэж дулмаа ширүүнээр хэлв. "Тэгээд эрүүлхэн байхаараа үнэнийг эцэг шүдэрэн хагалж түүгээр нь илэг бөөрийг нь идэх үү? Одоо байгааг нь хараач бас" гэж гочоо дууцав. Дулмаа дээлний бүсээр уюулсан дамбыг ахин нэг харсан. Галзуу солиотой хүн шиг авирлаж байгааг нь анзаарлаа. Нэрэнч тийм юм уу гэж додрон бодон "Юутач имлэг даваач жорон дээр хүлж хөвтүүлээ. Цусыг алдаж байгаа болтой. Хурдан тогтоохгүй бол амь насанд нь аюултай. Аймаг руу хурдан хил өгүүлж унаа дуудахгүй бол манай машин эвдэрч гисэн явахгүй. Гочоо, чи дуудлага өгөх үү?" гэхэд "Эхлээд энэ дамбыг аваад чивдүүлчихэд би сумын баруун өргөш байдаг моби толгоор явж чад ирий" гэж гочоо хэллээ. Дамбыг хоёул гурвуулан чирж гулдран элбэж сумын эмнэлэг болох нэг давхар хуучны цагаан байшин руу оруулж орон дээр олсоор хүлжээ. Эрүүн салбайдлан хугарсан учраас хий унжиж юм ярьж чадахгүй нээр шүлс цус нь тасралтгүй гоочно. Тэр үхрийн хажуу хаврагны хүнээ нохоо шиг хазчих гээд болохгүй байв. Орон дээр хөвтүүлж байхдаа дулмаа тэр хүнийг нэгэн ухаанан алдсан гэдэгт итгэлтэй болов. Гочоог явсны дараа дулмаа тасарсан гаранд нь боолт хийж цус тогтоох тариа хийв. Харин тасарсан гарыг эмнэлгийн эм тариаг хадгалдаг хөргөгчөнд хийж орхив. Одоо гочоог хүлээх л үлджээ. Эмнэлэгт асрагч тэр хоёр л байх бөгөөд ар гэрлүүн хэлэгүүлэхэр хүн явуулжээ. Энэ үед чин үдийн наран зулаа дээрээс гал шиг халуунаар төөнж эмнэлэгт айхтар бөгчөн байв. Дулмаа нэг харахад дамб халуунд байж чадан тээжилж явах шиг санагдав. Тиймээс халууныг нь үзэхэд дүж гарч гсэн хамаг бие нь халуу шатаж байв. Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел
Энэхүү зохиолыг та бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоор байна.